Сонирмилах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 56 дугаар хэсэг. Үүрээр ганц хоёр хаялж байсан цас өдөнгөрөгөд малгайлан орлоо. Аяна усуу өдрийнхөн хоолыг зооглоод өөрийнхөө дэргэд байдаг цагдаа зэргийн дагуулan явган гэлдэрч хотелын хойхон байдаг манхан дээр гарлаа. Аяна усуу манхан толгой дээр зогсож хөлийн зүг дурандахад алс тэртээд цайргансан цагаан манан думпсан халах холын бургас бүдэг бодог сөөмөлцгийг ажваас сэтгэлд таатай нүдний дулаан дотн харагдах ажээ. Буянтын хоч нэрээр манжуурт хэдэн жил суугтаан сэтгэл санааны төвчээр хэр хэмжээнээс хэтэрсэн сорилт, хардалт, мөшгөлт, шалгууруудыг давж Кавантун армийн тагнуулын удирдлагад тал нүр олсон. Гунгаам өсөж төрсөн нутгийн хаан барааг ингэж харнаа гэж бодсонгүй. Нүд алдам тэртээд өргөлжилсэн цавцайсан цагаан цас тунгалаг хөх тэнгэрийн өнгөөр гялтгансан халах голын мөсөн гялба цасан талд бараандсан бургас хайлаасыг харахад сэтгэлийн угт баяр баясны цогших хатал эх хорон ард түмэндээ учирч болох аюулыг санахаас сэтгэлийн баяр баясал харуулслаар солигдсон. Яах вэ? Йошигийн үйл ажиллагааг яаж саатуулах вэ гэдэг бодол сэтгэл оюуныг эзэмдэн. Ингэж орсон цас маргааш хоногтон зогсон. Айгуул шуурч мэднэ. Шуурга. Миний бодол зөв үү? Ямар нэг сэжиг гаргахгүйгээр хөдөлж чадвал миний бодсон зүйл хамгийн боломжтой арга. Тиймээс маргааш Бат Солонгоо хоёрт учир байдлыг хэлэх хэрэгтэй. Ямар ч гэсэн маргааш айлуудаар хайлаас бургас түлгэх шалтгаан гаргая. Маргааш надад үүнийг ашиглах талим гарах ёстой. Маргааш Йоши ирнэ. Аяна усуу өөртөө байгаа боломжийг сайн эргэцүүлсний эцэст Йошиг баривчилж хилийнхэн тушаахаар шийдэв. Аяна усуу халах голын зүг дурандаж зогсохдоо чингэж бодоод манхан дээрээс буухтаан хилийнхэн өнөөдөр ирээд нүүгэж шаардвал яах вэ? Хилийн харуулын ахлагчтай уулзах боломж надад олдох уу? Эсвэл хэлэлцээ хийгсэн нэрэдлэр уулзах уу? Ингэж болохгүй. Миний үүргэнд харш зүйл. Симотогийн удирдамжгүйгээр хилийнхэнтэй уулзвал сэжиглэх болно. Тэгэхээр Йошиг хилийнхэн тушаах арга байхгүй гэж бодно. Аяна усуу ирэхэд Батг гэрийнхэн гадаа хайлаас хугалж байлаа. 20 гарчива залуугийн цайвар царай хацран даарсандан үе ялэг ягаарсан агаад сэтгэлийн хорслон элдэгсэн ширүүн харцаар Аяна усууг нэвж ширтэн. Бат насаар баг боловч сансан бодолдоо хүрч чаддаг гүжирмэг замтай төдийгүй харин төрөмгөлөгчдийг үнэн голоосон үзэн ядна. Тиймээс сэтв Батагийн энэ шулуун шудраг зан арын шиг японочдоос нуухын тулд сэтгэл санааны доголдолтой гэдэг аян шалтгаан гаргаж цагдаа нарын анхаарлыг сарниулсан ажээ. Бат Аяна усуугийн бараанаар хугалж авуулсан хайлаасаа бөөнөр тэврэх гэж оролдсноо болоод хайлаас руугаа хэдэнтэй өшгөлснөө ноён дарга та үнийг бөөнөр нь тэврээд явж чадах уу гэд нэмсгэлэхэд цагдаа зэрэг Бат руу хараад аргагүй согогтой ир шүү. Ийм их хайлаасыг яаж тэвэрч багтаана гэж бодоо юм бол доо гэж гайхан хэлэхэд Аяна усуу чи наад хайлааснасаа хугалц. Төлөө нэлээд бэлдэж авахгүй бол наад мангарч нь өнөө шин чивэд хоёрыг осгоож мэдэн шүү гэд гэрт орлоо. Садгай тулганд гал өрдөж суусан Солонгоо Аяна усууг ажиглангуй ширтгэхэд Аяна усуу юу ч хэлэлгүй алгасаар хоймор залсан орныхоо өмнө очиод халааснасаа янжууран гаргаад дуусныг мэдэнгүүт хэринхэн цүнхийг уудалж янжуур авангуутаан Солонгоо ахлагч цаагалдаас ирсэн үү гэж хятадаар асуув. Тэр нав шиалаа гэж ирэх үү? Айгуу архиан гүзээлж авгаа хөөхнүүдийн хормой татчихваа биз? Хэрвээ ирүүл байгаа бол гэрлүүгэн гүйчихнэ биз? Тэднийд байгаа хоёр цагдаа ахлагчийг байхгүй хойгоор эхнэрийг нь оролдоод байдаг гэсэн.
Тэр ч байтугай ахлагчийг согтоож унгаад эхнэрийг хүчинтсэн гэсэн. Чи чинь хэнтэй харьцаж байгаагаа мэдж байна уу? Иймэрхүү байдлаар харьцах юм бол эцэг чинь сайнаа үзэхгүй шүү. Бид нэг аятайгаа харьцлаагээд аавыг маань суллахгүй магад. Би эцгийг чинь яагчгүй. Харин саяын үгийг ахлагч сонсвол Симотод нэлээд давслаад алтан гушуу хүргэж гэж дөнгөх байх шүү. Ахлагч намайг тэр нэг өдөр танай тавин дээр ирж та нартай уулзахад эцгийг чинь улаантантай шууд холбоотой гэж мэдгдсэн. Тэгээд зогсоогүй. Та нарыг бүгдийг устгах хэрэгтэй гэсэн юм шүү дээ. Гэж Аяна усыг хэлэхэд Солонгоо амандан тэр чинь олон удаа ховлож чадахгүй. Одоо хоногийн тоон гүйцэж байгаа. Гэд өглөхтэн Аяна усыг сонсог гэсэн шиг чанга хэллээ. Солонгоо ахлагчин амь насанд халдаж болохгүй гэж та нарт хэлсэн байхаа. Ноён дэслэгчээ. Тэгвэл та ахлагчаа юу гэж муулаад байгаа юм бэ? Та бидний гараар ахлагчийг танилцуулахын тулд тал засж байгаа шүү дээ. Бид үнийг чинь ойлгож байгаа. Ер нь та хаашийн янзын бодолтой хүн бэ? Нялуунаас шулуун гөгчээр одоо хэлчихсэн дээр байх. Бидний янзыг үзэж байгаа бол түүнийгээ хэлчих. Та Батбит хоёрын санааг бүрэн ойлгож байгаа. Тэгэхээр та биднийг өчиггүй устгах хэрэгтэй. Харин жүжиглэх хэрэггүй. Би та хоёрыг сонжсон үнэн. Тэгэд устгахгүй юугаа хүлээсэн юм бэ? Бидний зовлонгоор жаргал хийх гэж бодоо юу? Тиймээс миний сэтгэлийг бузруулах гэсэн хүсэлтэд хүрэхийн тулд Батбит хоёрыг янз янзаар зосордож байгаа биз? Би тэр ахлагчийн эхнэр шиг элэг бариулахгүй гэдгийг мэдж аваарай. Би чиний наад хэлж байгаа санааг одоо хүртэл сэтгэлдээ бодоогүй юм. Нөгөө талаар хүний зовлонгоор хүн жаргал хийдгүй юм. Эцэст нь хэлэхэд та хоёр сүндөвтэй нэлж өшөө авна гэдэг бол тэнэг бодол шүү. Сүндвийн эцэг удам угсаагаараа гоминданы эсрэг тэмцэж явсан улаантан. Тиймээс ахлагчийг хэнд чирэггүй хүнийг хий устгах бол өөрсдийнхөө амийг хий гарцдана. Ноён дэслэгчээ. Таны бодлоор бол яах ёстой юм бэ? Нэгэнтээ улаан цагаан дээрээ хүрснэх шулуухан ярьчихъя. Солонгоо. Надаас олон зүйл асууж шалгаахгүй бол арга зааж өгч болно. Тиймээс хэн маань шудраг болзол тавих ёстой болно. Хэрэг биштгэл өөрийгөө барьж өгнө гэж айгаад болзол тавьмаар байгаа мó. Бид таныг хэрэгт түлхэхгүй. Тиймээс танаас юу ч шалтгааллахгүй. Хэрэгтэй гэж үзсэн үедээ таныг султгах болно. Өөрөөр хэлэх юм бол амиараа солих болно гэдгийг хатуу ойлгох ёстой. Солонгоо. Чиний наад болзол хатуухан болзол байна шүү. Гэхдээ яа гэхэв. Тэгэхээр эхэлсэн зүйлийн үр дүнтэй дуусгах нь чухал. Би танай ахлагчтай хам мөрөж яваагүй болохоор бидний дунд өшөө хонцсон байхгүй. Гэхдээ энэ хүн амьд явах юм бол та нарыг зовлонгоо салгахгүй гэдг нь ойлгомжтой. Харин та нар ахлагчийг хэлийнхэнд барьж өгвөл манай дарга нар сэжиглэхгүй байх боломжтой шүү. Та чинь биднийг толгой дараалан устгах аргаан олоо шив дээ. Би таны санааг бүрэн ойлголоо. Ахлагчийг хэлийнхэнд барьж өгнө гэдэг чинь биднийг улаантантай холбоотой гэдгийг батлах гэсэн таны санаа мөн биз дээ. Надад тийм бодол байхгүй. Нөгөө талаар сэжиглэгдэхгүй аргыг би та хоёрт зааж өгсөн. Тиймээс та нар ганц ахлагчийг биш, бас нэг хүнийг хамт барьж хэлийнхэнд тушаах болно. Манайханд ахлагчаас өөр барих хүн байхгүй гэдгийг та мэдж байгаа. Хоёр дахь хүнийг барга айлуудаас барихгүй. Манай дэд хурандааг ахлагчтай хамт барьж хэлийнхэнд өгөх ёстой. Гэхэд Солонгоо гайхсандан Аяна ус руу гөлөрсөөр "Шүү?" гэж асуулаа. Маргааш үд өнгөрөөгөөд Йоши хайлаастын зүүн талаас ирнэ. Тэр чинь хурандаа цолтой юм уу? Тийм ээ. Хасан нуурын орчмын газар нутгийн байр зүйн тодруулалтыг сан хийсэн учраас дэд хурандаа болсон юм. Энэ хүн цэргийн хувц өмсдөггүй боловч гэм тэрэг дэгдээж явдаг хүн. Тиймээс Монголын хэлчдэд тун чухал хэрэгтэй. Гэж Аяна усыг хэлэхэд Солонгоо итгэж ядсан мөртлөө баярлсан сэтгэлийн үл нуусан харцаар Аяна усыг ширтэн. Аяна усоо Солон хоёрыг инхүү ярьж байтал хугал жижиглсэн хайлаас тавирсан бат гаднаас орж ирлээ. Батыг орж ирснээс хойш нэлээд хэдэн мөч өнгөрсний дараа Аяна усоо ахлагчийг хаанавга газраас нь дуудаж ир. Танай айлууд түлээ түүх ёстой. Гэтэл өнөөдөр ахлагч бас хөдлөх шинжгүй боллоо. Энэ янзаараа бол маргааш гэхэд бас хөдлөхгүй байж чадах хүн байна. Гэхэд бат Солонгороо нүдний булангаар харлаа. Солонгоо батаад явж болно гэсэн дохиог нүдэрийн ирмэж өгсөний дараа бат гэрээс гарлаа. Түүнийг цагдаа дагаж явсан юм. Бат тэр нэг өдөр ахлагчийг хорлохоор хортой хоол хийж өгөхдөө баяртай байж билээ. Гэтэл түүний бодол талаар өнгөрчээ. Чингээд ахлагчийг тарган бахта мянтуузаар дайлснам бодоод уур нь хүрдэг болжээ.
Багт ахлагчийг харангууд нүүр царай нь хачин аимшигтай өөрчлөгддөг. Батааг дагсан цагдаа ахлагчийн дэрээд эрдний хоёр танил цагдаатай уулзав. Тэд ахлагчийн эхнэрээр хоол хийлгээд сакэ болгож байлаа. Бата Солонгоо юу хийж байна? Дэслэгчтэй сайхан наргиж байгаа биз дээ. Гэд хөхөрлөө. Ахлагчийн энэ үгийг сонсоод Батагийн хамаг бие ардсхийг шиг болсон боловч тэрээр хязгааргүй оволцсон уурам барьж хөмхөгөө зууж өөрийгөө тайвшруулад "Ноён дэслэгч таны хурдан иргэсэн шүү." Гэхэд цагдаа "Одоо хурдан явах хэрэгтэй" гэж японоор шаардлаа. Ахлагчийнх тулгаан улайдтал гал төлсөн болохоор түүний цайвар царай ягаараад хөл сурсаж баяж тисхийн аргагүй халууцсан л дээ. Ахлагч амандан үлэм идэгдэг юм өгөлсээр суудлаасан өндиж бүсээн бүсэлж байхдаа "За дэслэгч түлээ түүсэнгүй гэж омогдох байх та. Гэхдээ маргааш түлээнд явуулах хүмүүсийн хуваар хийж гисэн болохоор арай гайгүй байх" гэж амандан өглөн. Чухам энхэн үед гэрийн зүүн хаяанд сууж байсан эхнэр нь өөр дээрээ сууж байсан хоёр хүүгэн босгоод ахлагчийн дэргэд очиж "Энэ хоёр чамтай явахгүй юм уу?" гэд гэртэн байдаг цагдаа руу толгой дохин заалаа. "Ялаа гэж явах вэ? Чээч гэсэн дуртай байгаа биз дээ." Гэхэд эхнэр нь нулимс цэлгэнсэн нүдээр ярэ нөхрөн гөлөрсөөр "Ялаа гэжтэй. Эд чинь бууган аманд тулгаж байгаад" гэд дараагийнхан үгийг хэлж чадлагүй нулимсан арчив. "За одоо яах вэ? Амьд явбал тэр чинь энөөхөнд хэрэг. Тэгэд би эдэнд доромжлуулж биеэн бузарлуулж байх хэрэггүй. Чи намайг боддоггүй юм ихэд хоёр хүүгэн бодооч те. Эднэр чинь хүүгэн чин дэргэд харуулж байгаа тэгдэг шүү дээ." Гэд уйлыг нав. "Чиний бөксөг эднээс харамлаа сайн үзэхгүй. Миний амины гарц болно. Би амьд явахыг хүсэж байна. Чиний орноос би өгөхгүй шүү." Гэд гэрийнхэн үүд рүү эргэхэд эхнэр нь хар цагаанаараа эргэлцсэн нүдээр хорсолтой хараад хөмхөгөө зууснаа "Хүний үнэргүй нохоо. Самурай нарын шиврийг долоочих шахсан чи эднийхэн гарт өгөхгүй. Би тэгж өгөхийг чинь үздэггүй юм ихэд Японы гарт яаж өгөхийг чинь амтан ах トゥ ус үзэх байлгүй" гэж өгүүлэх нь Батад сонсогдлоо. Бата ахлагч цагдаа хоёрыг дагсаар гэрлүгэн гэлдрэхтэн ахлагчийн эхнэрийн үгийг сонсоод "Өнөө дэслэгч Солонгог бас ингэж зовоодог болов? Арай гайгүй болов? Яагаад энэ дэслэгч бусад самурай нараас ондоо юм бэ? Ямар нэг учир байна" гэж бодсоор явтал гэрийнхэн гадна ирснийг мэдсэнгүй. Батан мордон шон дээр уяад гэртэн орж ирэхэд аяна усуу хээрийн ширээний ард суугаад ямар нэг юм бичиж байлаа. Ахлагч дэслэгчийн ширээний өмнө сөхрөөд өврөөсөө нэгэн бичиг гаргаж "За ноён дарга, маргааш өглөө бүх айлуудыг түлээнд явуулна. Би айлуудын хуваарийг гаргачихсан" гэж хятадаар тайлбарлаад бичгэн өглөө. Аяна усуу ахлагчийн бичгийг авч үзээд "Чи өөрөө аль хэсгийг удирдах явах вэ?" гэлээ. "Та юу гэж айлдан төөнийг би дагах ёстой шүү дээ. Тэгвэл маргааш өглөө шийдье. Харин та манайд хоноод өглөө саналаа хэлнэ биз?" Гэхэд ахлагч "Би танай хот айлуудаар хоноод өглөө таныг дуудан гутал давхиад ирнэ." Гэхэд аяна усуу төөний саналыг зөвшөөрлөө. Өдөржингөн малгайлан орсон цас маргааш үүрээр зогсож тэнгэр цэлмэж тогтуухан өдөр эхэлвэ. Саяхан орсон цас эргэн тойронд нэлмийн цайрагнаад өвлийн цонхгөр наранд гялтганан цайвалзсан. Ахлагч Сэтвийн хотонд хоноод өглөө эртлэн босож барга айлуудаас хайлаас түүх хүн хүч унаа унш хуваарлаад айлуудыг хөдлөх гэж гүйсээр байгаад гэртэн харж чадсангүй. Ийхүү хайлаасанд явсан хүмүүс үдэнгөрөөгөөд өхөр тэргэнд хайлаас очиж байтал тэнгэрийн алсын хаяа бударч удаж төдөлгүй хуйсган сар цасны шуурга тавьж эхэлвэ. Аяна усуу Батааг төвсөн хайлаасан ачаад хөдлөх гэж байхад Солонготой уулзаж урдчлан тохирсноор ажлаа зохицуулахыг сануулад Батааг дуудаж "Наадуулаа явуулчих. Солонго та хэр надтай явна." Гэхэд Бата яндан хээр мориндон дөрөөлвөө. Тэр гурав хайлаастай голын хэсэгхэн бургасанд орж иртэл шуурга ширүүсэх янзтай боллоо. "Солонго, Бат та хоёр эндэн үлдээд хүлээж бай. Би ахлагчтай хамт ирнэ.
Тэд энүүхэнд хайлаас түүж байх ёстой. Айлчид маань олуулан ирвэл барааны газраас мэдэгдэлгүй дагаарай гэж хэлэхэд бат солонгороо сүрхий харлаа. Бат учир үл олдох битүү үгэнд гайхсан болохоор солонгоо түүний царайг ширтэн зогсохдоо би чамд аяар учрыг нь хэлж өгье гэд хайлаас гол руу ирэхэд бат түүний хойноос даглаа. Аяна усуу солонгоо бат хоёроос холдон салхирууд нь шогшуулсаар ахлагчийн хэсэг дээр ирлээ. Ахлагч аяна усууг тосон уулзаад "За ноён дэслэгч мөн сүрхээ салхиа. Бид ямар ч гэсэн шуурганаас өмнө амжаад түүсэн хайлаасан ачгала" гэхэд аяна усуу "Ахлагчаа, наадуулан ачаалж хөдөлгөөд батагийн хэсэг дээр очоорой. Би чамайг тэнд хүлээж бай" гэд цагдаа зэргүүтээ уулзаж баргуудаас болгоомжтой байхыг сануулв. Аяна усуу нэгэн жижиг манхны араар тойрч ирэнгүүт ахлагчийг амдан тослоо. Чингэд 10 гаруй мөч өнгөрч байтал цасаар будран манарсан шуурганд нэгэн бараан дөрс тодрон ойртож байг мэдээд аяна усуу түүнийг угтан очлоо. "Оо, ноён дэслэгч тааж төөрчгөө юу?" гэж ахлагч аяна усууг танингууд асуув. Нүрэн ороолтоор таглан боосон ахлагчийн дэргэд ирсэн аяна усуу ингирийн цасыг гөвөх зууран "Ахлагчаа, шуурга ширүүсээ замынхан баримжийг алдчихлаа. Тэгээд таныг олгохж бодилж явна" гэлээ. "Энэ манхны цаад руу Сэтвийн хот бий" гэхэд аяна усуу "Ахлагчаа, та бид хоёр Йошисаныг тосож уулзна. Өнөө мухар манхан одоо хаана байна вэ? Түүний ойролцоо хүлээж байх ёстой юм" гэлээ. "Одоо цагаан гэгээ тасрах төхөж байна шүү. Харанхуй олчвол хоёулаа нь төөрөөд амиан алдана. Бид хоёр үдээс хойш 16 цагт уулзах ёстой юм. Одоо 15 цаг хагас болж байна" гэхэд ахлагч амандан ямар нэгэн бутнаад өнөө мухар манхан руу чиглэлээ. Ахлагчийг энэ манхны дэргэд буух гэхэд Йоши зөвшөөрөөгүй ажээ. Явган шуурга үе үе ширүүсэж дагтарж гүйцээгүй цас салхины аясаар шороо шиг хуйлран босож цагаан манан татуулсаар эгчний төдийд эрчилэн тэнгэр өөд олгойдон сэтгэл сэртгийлгэн шууган эсгэрч тэнгэр газрыг холбон шуурч байв. Аяна усуу ахлагчтай хамт мухар манхан гэж урьдчилан багцаалсан жижиг толгодын дэргэд ирж хайластын зүг ширтэн. Хайластын цаад эрэхтэд цасан шуурга будран манантаад сэтгэл сэрхийлгэм шууган эсгэрхээс өөр чимээ ер дуулдах аргагүй байгаад торойгч бараагүй ажээ. Өвлийн ахархан өдөр дуусч үдшин бүрий эхлэгт өгчээ. "Ноён дэслэгчээ, бид хоёр ч зөрчгсөн байхаа та. Ямар ч бараа харагдахгүй байна шүү дээ. Одоо ингэсгээд гараад ирэх байхаа" гэж аяна усуу хэлтэл хайластын цаад эргээс 2 хүн ирж яваан шуурганд бараанд нь сүйтгэнэн. Аяна усуу мориносон буухаар завдахад ахлагч түүнийг тосон буулгахаар мориносон үсрэн буулаа. "Ахлагчаа, нөгөөдүүл маань ирж байх шиг байна" гэж аяна усуу хэлтэл ахлагч голын цаад эргийн хайлаас руу хараад нэрээ тийм байна. Хоёулаа явах юм уу да" гэх тэрхэн зур аяна усуу ахлагчийн түүшинд хүчтэй болгохон дээрээ. Чухамхүү үүнийг ажиглаж байсан бат солонгоо хоёр зэрэгэлдэх хонхроос гарч ирээд ахлагчийг ягштал нь баглаад хонхор руу чирч аваачин бат буцаж ирлээ. Бат аяна усуу хоёр Йошиг тосон зогсоход тэрээр дэргэд нь ирээд мориныхон амийг татхад бат түүнийг тосон буулгахаар хажууд нь очлоо. Йоши мориносон буугаад сулбуран батд өгөөд аяна усгийн хажууд очлоо. Тэгээд мен дамран лавлаж байх тэрхэн зур бат Йошитэй хамт ирсэн зэргийн дэргэд зогсоод аяна усгийн дохиог хүлээж байв. Тэр зур аяна усгийн баруун гар гялсхийг шиг болж Йоши чухам юу болж байгааг ухаарах сөхөөгүй газар писхийн унлаа. Чухам энэ үед бат өнөө цэргийг эмээл дээрээс нь татан унгав. Тэр цэрэг газраас өндингүүтэн гайхсан нүдээр аяна усыг харж алмаарч буй тэрхэн зур аяна усуу түүнийг дэлсэн унгалаа. "Бата, наадуулан багилчих" гэд талааснасаа нарийн хялгсан дээс гаргаж өглөө. Йоши ухаан орсон боловч юу болж байгааг мэдэх сөхөө байсангүй. Аяна усуу дөрв нугалсан хялгсан дээс гаргаж түүний гарыг янгантал хүлээд нэгэн бичиг гаргаж ингирийнх нь халаасанд хийгээд "За ингээд болох нь тэр" гэж өөртөө сануулan хэлэхэд Йоши хялам хийсэн муухай ардсаар аяна усыг хорсолтой ширтээд амандан ямар нэг юм өглөж байлаа.
Хэлийнхэн Йошиг баривчилсны дараа түүний ингрээс Аяна усгийн бичгийг олж аваад удирдлагатаа мэдэгдэх ёстой. Чингээд хэдэн цагийн дараа хэл дээр гарсан хэргийн талаар төвд мэдэгдэх ажээ. Ингээд төв Аяна усгийн бичгийг задлан шинжилээд өгүүлбэрт орсон үгийн дэс дараа бичгийн хэлбрээр нь Аяна усуу хэмээх гунгагийн бичгийн учрыг төвгүйхэн гадарлах боломжтой. Чингэж Йошиг баривчилсны дараа хэд хоноод төвөөс албаны хүмүүс ирж уулзаад түүний баригдсан явдалд Аяна усуу холбогдлого болохыг нотолсон баталгаа гаргах сөрөг ажиллагаа зохион байгуулах ёстой байлаа. Аяна усуу баривчлагдсан 3 тус бүрийнх нь морины имэйл дээр төрүүлэг нь харуулж хэвтүүлэн баглаад Бат Солонгоо хоёрт хөтлүүлэн Хэлийн харуулын байрны наад манхан руу явуулахдаа өөрөө дөхүүлж өглөө. Цасан шуурга ширвсэн бударч нүүр нүдгүй шахуурдах тул 2-3 алхмын цаад юмс цагаан мананд цайрагнаад үл харагдах ажээ. Аяна усуу газрын баримжааг ажиглан хайлаас толон хэсэг бургаснаас зайдуухан байдаг нэг манхны ойролцоо эренгүүтэн мориныхон амыг татсхийн зогсоогоод Солонгоог дуудлаа. Солонго, энэ толгойн цаад өндөрлөгт Хэлийн зэргүүд байгаа. Та хоёр энэ 3-ыг аваачаад эдний ойролцоо орхич хоод л ир. Би эндээ хүлээж бай. Гэлээ. Бат Солонго 2 3 бээр хэртэй холдоход Аяна усуу тэднийг барааны зайтай дагна. 56 дугаар хэсэг төгсөв.